Эрхэм улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын гишүүн ийм мандахаа нарын 10 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын орон шилжүүлсэн. Хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын орооны болон чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байнгын орооны 2025 оны 23 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн Мөнх сайхан, бүрэлдэхүүн улсын хурлын гишүүн П Батчимэг, Г Ганбаатар, Н Наранбаатар, А Ундраа, Б Уянган нар ажиллалаа. Байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл тус бүрээр хэлэлцлээ. Хуулийн төслийг байнгын орооны хуралдаанаар хэлэлцэх үед улсын их хурлын гишүүдээс асуулт санал гараагүй болно. Ажлын хэсгээс хоол үйлдвэрлэл үйлчлэгээ гэх нэр томьёог стандартын шаардлага хангасан байр, түүхий, технологи болон мэрэгжлийн хүний нөөц тулгуурлан хоол үйлдвэрлэх, үйлчлэх, үйл ажиллагаа байхаар өөрчлөлт найруулах, аюулгүй байдал гэх нэр томьёог баталгаат байдал болгон хуулийн нэрийг өөрчлөх, нэр томьёог суурьаар солих асуудал нь одоогийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд өөрчлөх нь зөвхөн нэр томьёоны механик өөрчлөлт биш харин бодлогын томоохон шинжилэлд тооцогдох тул нэмэлт өөрчлөлийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй бөгөөд үүнийг нэг мөр солих нь салбарын бодлогыг бүхэлд нь шинжилэн тодорхойлох хэмжээний зарчмын өөрчлөлт учраас аюулгүй байдал гэсэн нэр томьёог хэвээр нь үлдээх, төсөлд хүнсний аюулгүй байдал гэсэн нэр томьёог хасаж бусд нь зүйл болгон томьёолсон байсныг хууль тогтоомжийн тухай хуульд нэр томьёоныг утга агуулгаар нийт хуулийн хэмжээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолтыг уг хуулийн нийтлэг үндэслэл гэсэн бүлэгт оруулан заана. Мөн хуулийн төсөл тодорхойлолт өгсөн хэд хэдэн нэр томьёо байгаа бол тэдгээрийг хуулийн нэр томьёоны тодорхойлолт гэсэн гарчигтай зүйл нэгтгэнэ гэж заасны дагуу уг нэр томьёог холбогдох зүйлд хэвээр үлдээх. Төрөөс баримтлах бодлогын хүрээнд цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэд түүхийд ашиглан стандарт техникийн зохицуултын шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуй нэгж хоршоог дэмжих. Салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор мэдээллийн нэгдсэн сан үүсгэж эрхлэн хөтлөх уг сан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл, гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл, хяналт шалгалтын тайлан, импорт экспортын зөвшөөрөл, гүйцэтгэлийн мэдээлэл зэрэг 8 төрлийн мэдээлэлээс бүрдэх бөгөөд бусад төрлийн байгууллагын системтэй захимаар холбогдож мэдээллийг бүрдүүлэх зэрэг саналуудыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олох дэмжсэн болно. Байнгын орооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэг хэлэлцэн олонхын санал авснаар нь бүлэглэн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх байнгын орооны санал дүнэлтийн хамт та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын орооны санал дүнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.